Yes, it was my way. Vintage Room нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Хамтдаа байдаг нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт зочноор Домогт Аясын салхи хамтлагийн командлагч дуучин инхтэгч буюу Энди ах маань ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе ахта. За тэгэхээр Аясын салхи хамтлагийн мэдээж өрсөн шалтгаан бол тодорхой. Манайх пянзны нэвтрүүлэг хуучны өрөө гэдэг нэртэй пянз сонсгодог, пянзны соёл эргээ сэргэж байгаа учраас тэрэн дээр одоо дөрүүлж энэ нэвтрүүлгээ бэлддэг. Тийм учраас өнөөдрийн хувьд хамтдаа Аясын салхи хамтлагийн Coffin Town Under the Moon буюу сарн дорох авсан хот гэдэг. За энэ одоо айхтар нэртэй пянзыг хамтдаа өнөөдөр мэдрэх болно. За хоёлоо яриагаа мэдээж пянз руугаа орохынхоо өмнө өнгөрсөн жил бол Аясын салхи хамтлагийн түүх 40 жил болсон. Тэгэхээр Аясын салхи хамтлаг маань 1984 онд үүсгэн байгуулагджээ. Өдгөөгөөс 41 жилийн өмнө. Тэгэхээр хоёлоо түүхийн хуудсыг сөхөөд за хамгийн анх Аясын салхи хамтлаг 84 оны хэдэн сарын хэдэнд ямар газар ямар одоо бригадын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байваа гэдгээс эхэллээ. За 84 оны 4 сарын 16-нд манай хамтлаг аль бие усаар байгуулагдсан байдаг. Тэр өдөрөө бид нэр одоо өөрсдийн чиглэл зорилгоо тодорхойлсон тангаргийн одоо гарын үсэг зурж тэр маань одоо намын ирмэлцэх 10 зүйл намын гэж байгаа шүү дээ тий. Намын тий. Тэм тангараг бичгтэй гарын үсэг зураад ингээ анх байгуулагдж байсан. Зөвхөн яг хамтлагийн маань анх байгуулагдсан бүрэлдэхүүн гэхээр одоо би зүйл холбоолж сурж явахдаа мэдээж барууны одоо том металл хамтлагуудыг их сонирхдаг байлаа. Тэгээд тэндээс одоо монголчуудынхаа хамтлаг тоглодог байлаа. Нөгөө өөрөө металл хөгжим дуртай болохоор ямар ч байсан металл хамтлага байгуулна гэд Аясын салхи гэдэг сайхан монгол нэрээ олцсон байсан. За ингээд хамтлага байгуулахын тулд Москвад сурж исэн Инх тайван гэдэг найздаа саналаа хэллээ. За Инх тайван найз маань манай нэг найз байгаа Одесст хэлний сургууль сурдаг Батилгэр гээд. Тэр маань бөмбөрчин гээд. За ингээд байжсэн Батилгэр маань Москвад 10 жил сурдаг Баяр нэм гээд манай найз байгаа гээд. Ингээ бид нар бие биенийгээ олж байгаа байхгүй юу? Одоо зөвхөн металл хөгжим сонирхдаг тийм хүмүүс цугдарж байгаа шүү дээ. За ингээд дөрүүлээ болоод яаталт нөгөө Инх тайван маань өөрөө маш даралт хөгжим сайн тоглодог тийм болохоор яг металл хөгжимд би сайн яахгүй нэ. Одоо нэг л нийцч уусаж өгөхгүй нэ. Барахгүй нэ. Би барахгүй нэ л гэсэн юм байна. Тэ тэгснээс энд чи миний дүүг ав. Инх баяр гээд манай дүү байгаа гээд. Тэгээ одоо Инх баяр маань манай готл гитарчин одоо энэ хүртэл одоо ингээ хамт явж байгаа. Аясын салхи маань ингэж анх байгуулагдж байсан. 84 он бол мэдээж хуучин нийгмийн үе байсан тийм ээ. Тэр үед одоо металл гэдэг урсгалаар тэгээд мэдээж зүгээр костюм бичагтай зангаа зүгээ гарч ирэхгүй өөрсдийн гэсэн хэм маяг имиж бүрдүүлдэг. Тэр үед бол хэр варгийн дууг хүлээн зөвшөөрдгүү ч юм уу цацадгүй. Тэгээ энэ дээр нэг юм багдшгүй нөхдүүд гараад ирэхээр нийгмийн даралт, шахалт, дарамтууд маш олон л иржил байсан баг. Тэгээ тэр бүхнийг давж гараад, тэсч гараад эзээч ингэж зогсохгүйгээр мотороо ингэж ажилуулад 41 жил болсон байдаг. Тэр үеийн хүлээн авалт бол хэцүү л байсан баг та нөхдүүдэд тийм ээ. Тэгжгүй яах вэ? Мэдээж өөрсдийн хамтлаг байгуулна гэдэг маань одоо нэг хідэн хүмүүс нийлээд хөгжим тоглоно гэдэг бол амархан. Тэр 84 онд чинь болохоор
одоо хамтлаг гэвэл заавал нэг яамны дэргэд, заавал нэг байгууллагын дэргэд ингэж байдаг. Одоо өргөн хамтлаг гэхтэл барилгын соёлын орны дэргэд, за айзын хамтлаг гэхэд үйлдвэрчний эвлэлийн гэх мэтлэнгээр заавал тийм цэнгэг хамтлаг гэхэд ус сувгийн удирдах газар байх жишээтэй. Тэгэхэд манай хамтлаг болохоор яг санаа нийлсэн найзууд нийлсэн одоо сайн дурын хамтлаг болохоор маш хэцүү байсан. Тэрийг зөвшөөрдгөө. Дэмжлэг байхгүй. Тэгээд ерөөсөө угаасаа зөвшөөрж болохгүй. Энд тэн тоглоход энэ хаанхын хамтлаг уу гэдэг. За энэ дээр яг би тухайн үед бол одоо мөрдөн байцах газар цагдаагийн мөрдөн байцагч байсан. За энэ маань л одоо тухайн үед нэг жоохон аварж исэн гэсэн үг дээ. За энэ хаанхын ямар хөөгтүүд ямар гачин юм барууны юм тоглоод байна гэнгүүт одоо би нөгөө өмнөхөө үзүүлдэг. За тэгээ өмнөхөө үзүүлэхээр одоо цагдаагийн мөрдөн байцагч болохоор бас нэгтэй гудамжных биштэй бас нэгтэй арай нэг хөөгөөд гаргах гэж болохгүй. Тэгэхдээ дараа нь тэрийг шууд манай нахын амд мэдэгдэнэ. За танаа нэг нөхөр ингээд ийм гачин барууны юмдэл сүртэл тоглоод байна гэх. За ингээд одоо маш олон удаа арга хэмжээ авахсан да тий. Нийгмийг аюулаас хамгаалахын ажилтан хүн аюултай юм хийгээ яваад байна гэсэн байна. Таны нэг домог үлгэр домог мэт түүх байдаг штэ. За. Цагдаагийн дарга дээр очиод чи нэг бол наад хогийн хөгжмөө сонго, нэг бол ажиллаа хийгээд. Чиний наад хөгжмийн чинь зөвхөн алууршин дээрэмчидэл тоглоно. гэж загнадаг байсан да. Тэгээ та сонголтын дээр очиход бол тэгээд мэдээж хөгжмөө сонгоод гараа явж исэн гэдэг нэг түүх бол байдаг. Тэгээд танах бол мэдээж Монголын метал гэдэг энэ том гэр бүлийн одоо бол мэдээж том айс ав гэр бүл бүхэл үүдэн ийм айрамтай болчлоо л доо. Анхдагч нь тэгэхээр аливаа юмны анхдагч ба хэцүү юу? За мэдээж одоо нэг сайхан зүйл бол байгаа. Одоо нэг мөс байхад чинь тэр чинь хагалж явна мөс хагалдагч. За тэгээд энэний хойноос мөс хагалангууд зам гарна. Энээс хойш одоо манай залуу хамтлагууд одоо бүр 20 хамтлагтай болсон байна. Тэр үед тэр одоо хүнд хэцүү мөсийг хагалах гэж одоо ганцаараа маш хэцүү зүтгэж байсан. Ямар ч байсан ийм хэцүү хаагдах үед байсан учраас бид нэр тэр тангаргийн бичиг гэдэг маань тийм утгатай байхгүй юу? За ийм юм тоглоно бид нэр одоо энэ бол 20-тай. Тийм учраас хэдүүлээ шантарахгүй гэж гарын үсэг зурж исэн. Тийм учиртай. Та тангаргийн бичиг гээд танд бүр дэвтэр нь байдгийн штэ тийм ээ бүр ингээд тухайн үеийнхэн зураг хөрөгтэй альбом маягийн те баг ном болох хорч хэмжээний тийм дэвтэр байдаг. Тэгэхээр та нэг хэсэгхэн тэр тангаргийн одоо бичиг гээд байгаа штэ. Яг ямар зүйл заалтууд танаа намын тангарагт орсон юм бэ? Тэрнээс нэг та нэг хуваалцаж сонирхолтой байх бах. Тэ намын 10 эрмэлзэх 10 зүйл гэж байгаа штэ. Тэн дээр хамгийн нэгдүгээрт нь бол бидний стил бол метал рок байна. За хоёрт нь болохоор одоо энэ замаас шанцарт буцахгүй. За гуравт нь болохоор хамтлагийнхаа тийм бүх одоо дотоод асуудлыг хоорондоо ярьж шийднэ. За ингээд нөгөө нэг одоо метал хөгжим тоглохын тулд метал зүрхтэй байх хэрэгтэй. Энэндээ жандрахгүй тэмцэн. Ер нь л одоо тэр яаж тэмцэх одоо намын 10 зүйл гэдэг маань одоо 21 онд хүрээний нөгөө манай нууц байгууллагууд байдаг шүү дээ. Тэднэр одоо тэднэрийн зэшгээр гэдэг шиг те одоо нууц одоо болохгүй юм хийж байгаа. Нэг зорилго нэг алсын хараатай. Тий. Одоо тэгээд одоо юу гэдэг лээ нэг нэгийнхээ төлөө нийт нэгийнхээ төлөө өнтер гэсэн тийм 10 зүйл байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд нь хэрвээ энэ тангарагаасаа буцах юм бол хамтлагийн хурлаар авч хэлсэн. Цаашид үргэлжлүүлэн энд байх уугүй юу гэдгийг шийдэх нь шүү дээ. Анхандаа бол асан салхи дэт метал хамтлаг дэт урсгалаар тоглодгоо байсан гэдэг. Дэт метал гэдэг энэ урсгалыг хэдэн оноос одоо яг дагнаж барьж аваад яг энэ урсгалаар тоглосон юм бэ? 84 онд бид нар анх байгуулахад чинь дэлхийд heavy metal гэдэг бол одоо маш гоё хөгжсөн 80-аад оны ихээс дэлхийд дахинд яг борооны дараах мөг шиг юм гарч ирсэн шүү дээ. Тэгэнгүүт бид нэр 84 онд гэдэг маань
яг л тэр үеийг одоо барьж авцсан те хоцрогдоогүй Монголд хамгийн анх одоо heavy metal одоо метал урсгалыг тоглож ингээд маань маш их зориг байсан. Хоёрдугаар манай Монгол маань тэр метал хөгжмийн дэлхийн хөгжлөөс хоцрогдоогүй гэдгээр би одоо хүртэл бахархаж явдаг. Тэр үед heavy metal тоглоно гэд тоглосон. Мэдээж death metal маань бид нэр 2004 онд одоо энэ Саранд орох авсан хот гэдэг концертаа гаргаж яхад heavy metal маань дэлхийд жоохон одоо нэг уналтын байдалтай. Ягаад гэвэл thrash metal, death metal гэдэг юм шинээр гараад ирсэн. Ийм учраас бид нар 97 оноос за одоо heavy metal маань жоохон уналтанд орсон байх шүү. Тийм учраас хэдүүлээ одоо шин хөгжлөө дагаад death metal-ыг тоглоё. Thrash-ийг одоо алгасж байгаа гэж байгаа шүү дээ. Death metal-ыг тоглоё гэж шийдээд. За ингээд нэг бэлтгэлтэй маш удаан орсон л да. Ягаад гэвэл стилээс холно гэдэг маань те. Одоо чи өөр мэдж байгаа шүү дээ. Амаргүй л те. Тий. Бөмбөрчин ямар байх вэ? Хоёр үлээр тоглох хэвээр. За дуучин одоо зүгээр нэг хүний сайхан хоолгоор дуулж болохгүй. Урд нь heavy metal маань одоо хамгийн өндөр өнгө авч явал сайн дуучин байдаг бол death metal болохоор дуучин маань хамгийн доош. Тий бүр ингэж дуулах хэрэгтэй болдог. Энэ чинь 2-3 жил хичээлж тэр хоолой чинь гарч ирэх жишээтэй те. Ингээд бид нар 2004 онд анхныхаа death metal концертыг тавиад энэ маань одоо манай Монголын death metal-ын эхлэл болсон. Концерт хаана тавьжсэн тухай үед? Тухайн үед хамгийн анхны тоглолтоо бид нар Санкт-Петербург төвгээд дээр үеийн Ленин клуб одооны Санкт-Петербург тэнд бид нар анхныхаа тоглолтыг 2004 оны 12 сарын 9-нд тоглож байсан. За тэр маань одоо тухайн үед тесрэлт болсон манай металлуудын одоо жинхэнэ өсчихсэн юм байлаа та. Би бол Аясан салхи хамтлагийг тасралтгүйгээр уран бүтээлээ төрөж тасралтгүйгээр одоо тоглолтуудад оролцож явж байгаа дэр нь бол хувьдаа бол маш их хүндэлдэг бахархдаг. Тэгээд тухайн дээр 80-д он 90-д онд бол та бүхний нийгмээс үзүүлэх шахалт ч юм уу тэгээ хувь амьдралын хувьд гисгэх гээд гисгэж чадаагүй болоо гэж одоо хувьдаа бол бодож явдаг. Тэгээд энэ хамтлагийг уртын хугацаанд тогтвортой байлгах тэр одоо хүчин мэдээж бол тангараг гэж байна. Хоёрт бол мэдээж Аясан салхи хамтлагийн бүрэлдэхүүн бол ингээд хэд ингээд шинжлэгдээд хөгжимчд солигдоод явсан. Тэгээд тасралтгүйгээр өдий хүртэл 41 жил металла ингээд одоо хүртэл 2 хоногийн дараа Монголын одоо цор ганц metal fest болох Noise Metal Fest-д орох гээд л бэлтгэлээ хангаал одоо явж байгаа байхгүй тий. Энэний тэр гол тулгуур багна нь юу гэдэг юм бэ? За мэдээж 40 жил метал хөгжим тоглоно гэдэг бол хэцүү л дээ. Тэг тусмаа одоо ийм суур байхгүй манай Монголд ийм хөгжим тоглоход бол маш хэцүү байсан. Бид нар бол 40 жил ер нь бол тасралтгүй уран бүтээл хийгээд тасралтгүй л явсан. Зарим хамтлагууд байдаг шүү дээ. Эхлээл гарч ирэл айгүй гоё хүмүүс хүндлээд ирэнгүүт алга болцдог. Нэг нь сургуульд яваад нөгөөх нь эхнэр хүүхдтэй болоод ч юм уу те одоо те. За зарим нь мөнгөн дээрээ модал цал ингээд салаалд ингээд байхгүй болдог. Тэгснэ гинт 10 жил 20 жил байгээ гараад ирдэг те. Тэгэхэл бол Аясан салхи тэгээгүй 40 жил бол яг л бүх юм уран бүтээлээ хийгээл явсан. Энэ дээр яг хүмүүс асуудаг л та. Тэгээд 40 жил болсон бол яагаад зурагтаар гардаггүй юм? Яагаад ингээд ийм хоёрхан цомогтой байдгийн? Яагаад одоо ингээд олон нийтийн юм тоглодгүй ингээд тийм асуулт хэрдэг. Тэрийг бол яг би ерөнхийд нь бол тайлбарладаг. Одоо метал хөгжим гэдэг маань бол андерграунд байдаг. Олон нийтийн биш. Тийм болохоор бид нар бол яг өөрсдийнхээ металлынхаа хүрээнд тоглолтоо хийгээд бид нэр уран бүтээлээ тасралтгүй хийгээд явж байсан. За мэдээж энэ хооронд одоо анхны бүрэлдэхүүнүүд маань оюутнууд байжснаа сургуулаад өгсөөд нэг нь хүний их хэмч боллоо. Нөгөөх нь ардын багш боллоо. За нэг нь автын инженер боллоо, галын инженер. Ингээ бүгд нөгөө улс их орныхоо манад яваад ихөр чинь Аясан салхи маань уран бүтээл бас хэцүү болно. Тийм учраас одоо нөгөө
бүрэлдэхүүнээ ингээд шинчилж хуучин бүрэлдэхүүнүүдээ одоо гавьяаных нь амралтанд гаргаж шин залуу хүчээр ингэж яагаад ингэж 40 хэдэн жилээ хамтлаг манд тогтож явж байгаа. За яг энэ дээр яг би нэг гоё ашиг ярьчих л да нэг хүмүүс танай хамтлаг яагаад ингэж нэг салахгүй ботрахгүй ингэж яваад идэм бэ гэдэг байхгүй. Тэгэхээр би тэрийг нэг гоё хөгжилтэйгээр тайлбарладаг. Манай хамтлаг нэг мөнгө олддог байхгүй. Мөнгө олохгүй болохоор хэрүүл байхгүй, салах юм байхгүй. Тэгээ ашиг хонжооны хэрүүл байхгүй тийм ээ. Яг нэг чин зүрх, чин сэтгэлээс явж байгаа. Угаасаа яг одоо металл хөгжим гэдэг чинь анти commercial гэж байдаг байхгүй. Ашиг хонжооны төлөө биш. Мөнгө олохын төлөө биш. Яг энэ металл хөгжимийнхаа төлөө. Тийм учраас тэрийг би тэгж гоё тайлбарлая. Нэг үзэл бодолтой үнэнч. Яг мэдээж яг та гоё дүгнэлээ л дээ. Яг л металл бол мэдээж underground. Нийтэд биш. Яг цөөнхөд ингэж одоо зориулсан хөгжмийг ингэж яг чин сэтгэлээсээ мэдэрдэг. Тэр одоо олон сонсогчтой зориулсан ийм одоо урсгал юм аа. За гэхдээ одоо ийм зөвхөн хүрээндээ зориулсан гэж байна шүү дээ. Гэхдээ энд нэг юм байгаа. Металл хөгжим гэдэг маань ер нь бол одоо бол бие даасан урлаг болцсон. Металл хөгжим хаана хөгждөг вэ гэдэг том асуулт байгаа. Металл хөгжим бол зөвхөн оюуны потенциал өндөртэй тийм улс оронд хөгждөг. Одоо Африк ч юм уу те одоо нэр хэлээд яах вэ тийм одоо хөгжил буураа улсууд бол металл хөгжим хөгждөг байхгүй. Сэхэтнүүдийн хөгжимч мэт тийм ээ. Тийм учраас манай Монгол орн бол одоо оюуны потенциал өндөртэй ийм орн учраас Монголд заавал металл хөгжим байх хэрэгтэй гэдэг утгаар нь альсын л одоо ингэ тэмцэж явдаг байхгүй. Мэдээж яг оюуны потенциал өндөртэй хүмүүс гэдэг маань энэ металлыг ойлгож сонсоход хэцүү. Тэгэхээр түүнийг ойлгож сонсоод мэдэрч чадж байна гэдэг бол өөр төвшний л асуудал. Тэгвэл манай пенүүд одоо металл хөгжим сонирхдаг залуус маань хамгийн гол нь гадаад орнуудаар их явцсан. Нүд тайлцсан. За 2-3 хэл мэддэг. Одоо боловсралтай тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тийм хүмүүсийнх нь одоо сонирхол нь өөр. Тэд нар чинь анханасаа мэдээж pop хөгжим хип хопыг бүгдийн сонирхол явж исэн. Тэгээд одоо сонсголынхаа явцад за металл хөгжим бол ер нь хамгийн хэцүү хамгийн хүнд ийм хөгжим юм байна гэдгийг ойлгоод ингэж дэмждэг байхгүй юу? Өөр хөгжим гэснээс та металлаас өөр ер нь юу сонсож байна? Хөгжмийн хувьд уу? Тийм, хөгжмийн урсгал жанрын хувьд. Өөр урсгалаас бол сонсдог хамтлаг дууч юу вэ? Яг зүгээр Монгол хүн учраас Монголынхаа ардны уртын дуу, Монголынхаа язгуур урлагийн дуу хөгжмийг бол сонирхдаг. Тэрийг бол сонсдог, судалдаг. За мэдээж дэлхийн металл хөгжмүүдийг бол мэдээж сонсно. За тэгээд бусдын бол зүгээр сонсон доо. Металлаас өөр сонсогдоод байдаг юм да гэж юу. За хоёулаа пенсныхаа А тал руу оръё. За та манай өөрөө ирж хагаад А тал дээрх хоёулаа 4 дуу багтсан байна. За 4 дуунуудынхаа эхнээс нь эхлүүлээд хоёулаа нэрийг дурдаад тэгээд дээрэс нь энэ дууны одоо бүтсэн тийм ээ хизээ бичигдсэн, хизээ бүтсэн чухам юуны тухай гэдэг талаараа хоёулаа тайлбар зүйлттэйгээр яваад тэгээ пенза сонсох. За яг зөв энэ их зөв байна те. Яг пенз ярьж байгаа учраас тэнгууд явахдаа зүгээр яг ингээд тайлбархад хэцүү л дээ. Одоо дээд металл гэдэг маань үхлийн металл гэсэн үг шүү дээ. Айсинлэх бол одоо дээд металл учраас үхлийн тухайд болдог. Үхлийн тухайд болдог. Тэгэхээр манай одоо жирийн үзэгчд маань энийг их маш хүндээр хүлээж авдаг. Одоо манай монголчууд нь үхлийн тухай ярих дургүй шүү дээ. Дандаа сайхан одоо сайхан юмыг дурсдаг. Тийм учраас манай дуунууд бол ер нь одоо тайлбарлахын өмнө ер нь ийм дуунууд байдаг шүү гэдгээ хэлэх хэрэгтэй. Угаасаа ноён нуруу урсгал нь дээт явах бол тэр юм аа гэж. Тэгээд за эхний дуу маань энэ March of Band гэж байгаа. Энэ болохоор үхлийн марш гэсэн юм да. Үхлийн марш гэсэн үг. Тэ. Одоо ялтын марш юу юм уу гэдэг янз бүрийн марш тэрнтэй адилхан үхлийн марш гэсэн
тийм дууга. Энэ бол зүгээр хөгжмийн композиц байна. За хоёр дахь нь болохоор тэгэхэд үлээ өхөлд очих тасалбар. За энэ болохоор ер нь бол хүн болгонд тэр өхөлд очих тасалбар байдаг. Надад чамд эднэрт бүгдэнд нь байдаг. А энэ тасалбар хизээ чамд хэрэгтэй болох вэ? Хизээ чи тэр тасалбараа ашиглах вэ гэдгийг хинч мэддэггүй. Хизээ нэгэн цагт энэ чамд хэрэг болно. Ер нь ийм өхөлд очих тасалбар хүн болгонд байдэн шүү гэсэн утгатай энд байгаа. Эртүү орой юу л гэдгийг. Эртүү орой юу? Энийг хинч мэдэхгүй. Хизээ яаж явах вэ гэдгийг мэдэхгүй. А өхлийн нэг гойжих нь юу юм бэ? Нэг зөв тал нь болохоор арай алгавайдгүй. Хизээ хэнийг авах уу гэдгээ бол тэрийг яахгүй. Хичнээн мөнгөтэй үнэтэй мөнгөөр бол хөдөлтөж авах гэсэн байхгүй. Тийм учраас хоёр үнний те төрсөн чи үнэн, өгч чи үнэн. Чи төрсөн бол хизээ нэгэн цагт явах чи үнэ гэж. Одоо бид нэрийг тэрийг дуулаад байгаа юм л. Монголчууд нөгөө үхлийг ярьдгүй, үхлийг ярихаар цааргалдаг нь их айдаг юм шиг. Яг үхлээс мэдээж айхгүй хүн гэж байхгүй л баг. Айдаг зүйлийнхаа талаар ярихыг хүсдэг юм шиг ба. Угтаа бол шашинд үхлийн тухай орой унтах бүртээ, өглөө босох бүртээ хизээ нэгэн цагт би үхэн шүү гэдгээ үргэлж бодож яв гэж хүртэл байдаг юм байл. Тий. Тэгэхээр манай хамтлагийн одоо энэ өхөл дуулаад байгаа гол зорилго нь болохоор ер нь өхөл гэж байгаа шүү. Энийг байнга санаж явжээ. Чи ингэж төрсөн бол юм хий бүтээ. Хүн гомдосон бол тэр очиж уушлахгүй. Ээж аваагаа эргээгүй бол очиж эрг. Өхөл чамд хизээч ярьж магадгүй шүү. Тэм учраас чи одоо энд амьд байгаа дээрээ юм амжуул, юм хий гэж л хүмүүс сануулад байгаа шүү дээ. Түүнээс бол өхөл гоё, өхөл ямаа гэдэг ингээд үхцгээ ичгээд байгаа. Тийм бол байхгүй. Амиа хорлох гоё маяг би тийм яриаггүй шүү дээ. Ер нь өхөл гэж нэг юм байдэн шүү. Тийм учраас энийг сайн санаж яваарай л гэж сануулад байдаг. Үхлийг санаж явах юм бол амьдралыг хайрлах баг. Илүүтэй их амьдрал шундурлах баг. Тийм бодол төрлөө. За 3 дахь дуу нь болохоор Ацоны дай. Би эрд үхнэ гэд. Одоо яг энэ одоо залуу байхдаа дөнгөж хамтлаг байгуулж байхдаа одоо онгорж ярьдаг шүү дээ. Би эрд үхнэ. Одоо нэг Пушкин 20 хэдтэй өгсөн, Маяковский 20 хэдтэй ялсан, Лермонтов гэсэн гэлтэй сод хүмүүс тэгдэм байна л да. Түгэнгөд би бас нэг би эрд үхэн энэ гэл нэг өөрийгөө содгээ ботсон байх л. Тэгээд дараа нь 40 төрсэн байж байхдаа манайхан хооронд ярьдаг байхгүй. Энд чинь нөгөө үхэн гэдээс яасан бэ? Оо нэрээ тийш үү. За би сод биш юм байна оо тэгээд 40 төрсөн явж байгаа чинь. Ийм нэртэй дуу тийм. Да Step Back гэдэг дуу байна. Нуруунд чаасан утга гэсэн үг л дээ. Тэгвэл энэ дууны утга нь болохоор одоо чи яг миний өмнөөс нүүрлөм нь харж байгаад яриа. Чамааг урууч гэдгийг чи мэдчихээн. Тийм учраас араас битээ хутгашаа. Чиний шаасан утга чинь нуруунд мөн зоогдсон байна. Маш хөвдөж чинь. Гэтэ чи өмнөөс хараад яри л да тий. Ер нь ийм одоо хүн чанарын талаар урууч гэдгийг чинь би мэдчихээн. Гэсэн тийм утгатай л да. Урууч гэснээс та мэдээж одоо энэ амьдралынхаа энэ өнгөрсөн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хугацаанд олон л одоо урагчдтай нүр тулж гаргахыг гаргаж тэгэл хэлхийг хэлж болохгүйгээр нь үзэж явсан бах л да. Тэгээ таны угаасаа нөгөө эзэмсэн мэрэгжилтэй мөрдөгч гэдэг мэрэгжил та Оросд эзэмсэн үү? Тэгээ би Оросд одоо тухайн үедээ бол Высший исследовательский школ МБЛ-СССР гэж байсан. Одоо бол Оросын дотоод явдлын яамны актив байгаа. Өөрөөр хэлбэл одоо цагдаагийн сургуулийн хамгийн одоо дээд шатны сургууль гэсэн үг. Тэр сургуулийг төгссөн. Тэгээд Монголд ирж мэрэгчлэр ажиллаж байсан. Тэгэхээр бол яг ер нь бол одоо өхөлтэй маш тулгарч ирсэн л да. Одоо ажлынхаа шугамар. Тийм болохоор бол өхлийг бол ерөнхийд нь мэднэ.
За яг урагч нарын хувьд бол зүгээр ажил амьдрал дээр бол тэд нар бол зөндөл байсан байх зүгээр. Хамтлагийн хувьд бол урагч нар байгаагүй. Ягаад гэвэл одоо урдны гишүүд маань сургуулаа төгсөөд галын инженер гэгчэнд одоо бэлтгэлээ хийгээд сууж яхад чинь инх хамгаалангийн маань гал гараад ингээд дуудаад аваа явдаг. Тэгэл за нөгөө эмч Батэлгэрэн маань мис заслын эмч өдөр 5 удаа мис заслын ингээд нөгөө хүмүүсийнхээ эх орныхоо төлөө ягаад нөгөө ажлын салхи нь 2 дугаар тавигдаад байгаа байхгүй. Гэх мэтлэгээр ингэж тэд нар маань гавьяаныхаа амралтанд гарч одоо өөрийнхөө дараагийн үеийг чатыг оруулж исэн. Хамтлагийн хувьд бол урагч нар байгаагүй тийм. Ер нь 41 жил юуны төлөө ингэж яваад байгаа юм бэ гэдэг бол орж ирж байв танд. Яах гэж ингэж яваад байгаа гэдэг. Харин тийм ээ. Наадах чи маш олон хүн асуудаг л да тий. Тэгэл одоо ихний хүүхдүүд хүртэл хэлдэг. Үгүй юуны төлөө ямар ч хэрэггүй мөнгө олохгүй тий ингээд нэрд гарахгүй ийм миний төлөө та ингээд хамгийн маа зориулаа явуулах юм одоо ямар хэрэгтэй ямар ашигтай тэгсэн дөрвөл сайхан костюм пижако өмсөд үсээс асуулаад ингээд гоё хойлынхаа ажлыг хийлдэг гэд маш олон удаа хэлжсэн. За тэгмүүд явахдаа одоо энэ одоо яг үннээсээ хэлэхэд нэг зүрхний дуудлага юм да. Зүрхэн маань одоо металл хөгжимд дуртай хайртай болохоор одоо нэгэнт манай Монголд металл хөгжим байх хэвээр энийг нэгэнт одоо ингээд эхлүүлсэн бол дуусал нь явах хэвээр гэсэн тийм л зорилготой байгаа юм шиг байна. Нэг хэсэг болж дээ тийм ээ яг л нөгөө биений нэг хэсэг гэдэг шиг л эргээд түүх рүү хоёлоо таны тэр сонгосон сонголт руу нэг асуух юм байна л да. Таны сонгож явсан суралцсан Орос улс тэр мэрэгжилтэй нь бол амаргүй. Та тэгээд энэ амаргүй хэцүү энэ мэрэгжлийн сонголтыг ер нь яагаад гаргасан? Эсвэл танд хүн нөлөөлсөн юм уу? Яг та зүгээр социализм үед чинь нөгөө он сурдаг сайн сурлагатай хүмүүс нь гадаадд дээд сургуульд явдаг. За гайгүй сайнууд нь болохоор дотоодд дээд сургуульд ордог. Тийм хууртай байлаа шүү дээ. За тэгээд яг би чинь 10 жилдээ мэдээж одоо онц биш одоо 50% онц 50% сайн ингэж төгссөн. За тэгээд яг биеийн тамир биеийн тамир урлагтаа сайн хамгийн гол нь гарал үүсэл. Манай цагдаагийн сургуульд чинь одоо гарал үүслийг маш их судалж авдаг. Тийм ээ? Одоо нэг юм уу тийм хүмүүс чинь бол тийм газар авахгүй шүү дээ. Тийм учраас тэр шалгуураар намайг шалгаж авсан байгаа. Сурлаг сайтай, за биеийн тамир спортоор сайн. За тэгээд хамгийн гол нь гарал үүсэл нь зөв. Гэдэг үүднээс сонгож авсан байна. Тийм сургууль чинь сонгож авна шүү дээ. Тэгээд таныг сонгоход та эргэлзэлгүй шийдсэн үү? Тэглгүй яах вэ? Би чи одоо бас нэг тийм сонирхолтой байсан. За ингээд сонсогч үзэгч та бүхэндээ Аясан салхи хамтлагийн одоо энэхүү гайхалтай пянц хувилбараар гаргасан цомогт орсон А тал дээрх дөнгөж сая одоо дуунуудынхаа тухай товч танилцууллаа. Энэ 4 уран бүтээлийг та бүхэндээ сонсгоод тэгээ эргээд шууд эфирээр студидтэй уулзцгаая.
Сонсогч үзэгч та бүхэнд Донгот Аясын салхи хамтлагийн саранд орох авсан хот гэдэг энэхүү одоо айхтар нэртэй одоо цомогт орсон арга тал дээрх дөрвөн уран бүтээлийг сонсголоо. Нэрний хувьд одоо асуумаар байна. Энэ нэрийг хизээ хаана яаж ботож болоод ингэж нэрлэвэ? Цомгоос өөр нэрээр нэрлэхийг нэрнүүд яригдчихсэн уу юу? Яг зүгээр энэ цомог маань 2004 онд тавьсан манай саранд орох авсан хот нэртэй хамгийн анхны дэд метал концертнаас авсан тийм цомог. Тэр цомогт маань 15 дуу орсон байдаг. Тэр 15 дуу маань бүгд одоо англи хэлээр зохиогдсон. Одоо би өөрөө зохиодог, шүлгээ зохиодог. За тэгвэл англи одоо нэг шүлэг зохиогод одоо би жишээл 3 шүлэг зохиож байгаа юм л да. Эхлээд монголоор зохионо. Ерөнхий утгаа. Тэгээд тэрийг орос руу орчуулдаг. Ягаад тэгэхээр орсоос англи руу орчуулахад арай хэлбэр байдаг. Бэлээ. Би тэгж боддог. Тэгээд энэ 3 шүлгээс ингээд нэг шүлэг гараад англиар яадаг. За тэгэнгүүт энэ концертны маань 15 дуунд нэгэн ширхэг монгол дуу орсон байдгийг. Монголоор дуулсан. Энэ дуу нь болохоор яг энэ саранд орох авсан хот гэдэг дуу байхгүй юу? Тэр дуу маань одоо энэ пензент маань ороогүй. Одоо бол тоглолтын дээр бол явж байгаа. Тэгэнгүүт яг тэр маань сорын ганц монголоор дуулдаг дуу маань гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр нь болохоор яг нь ер нь бол би тэр одоо энэ авсан хот руу явж орж байна. Энэ хот руу ороход хэмч намайг өгөхгүй. Энэ хотод ороход хэмч намайг хүлээхгүй. Би тийшээ орно. Тэгээ би энэ хотод удахгүй тална. Би эндээ амьдрна. Ер нь бол эрэг төрн босож ирнэ гэдэг нь бол худлаа байдаг. Би эндээ үрд амьдрна гэсэн тийм утгатай байхгүй юу? Тэрийг монгол хэлээр дуулдаг. Тэм учраас одоо энэ цомгийнхаа нүүрэн дээр харин ковер зургийг нь хоёлоо басна. Тийм ээ. Энэ дээр одоо би өөрийнхөө юуг ингээд тавьсан байж байгаа. Энэ ноттой би амьдрна, эргэж боцролдгүй, эндээ таснаа гэсэн тийм утгатай байгаа. Монгол дуу. Яагаад сар гэж? Яг та ер нь жоохон өхөл гэхэр жоохон харанхуй те одоо тийм байх хэрэгтэй гэсэн утгаар сар юм байна л да. Нартаа сайхан өдөр би
явнаа гэвэл бас нэг жоохон Пянзны ажил энд ажил маань төсөл маань хизээ яригадаад хин гэдэг хүний одоо оролцоотойгоор бүтвэ тийм ээ хаана хэвлүүлв ямар хүмүүс гар бие оролцов. Энэ пенз маань болохоор Америкт хэвлэгдсэн. За манай найз Балдарана Анри Эрдэнэ гээд Америкт байдаг. Тэр найз маань анх нөгөө санал гаргасан юм. Хэдэн он бай тэр нь? Одоо 2 жилийн өмнө юм да. 2 жилийн өмнө. Тэгвэл удаагүй ажил хэрэг болгоцсон юм шүү дээ. Тэгээд хоёлаа яриад энэ нөгөө нэг цомгийнхаа пензны хатны зургийг хоёлаа ярьж гаад би санаагаа хэлдээд маа найз энийг зураад ингээд ингэж гаргасан цом гэдэг. За яг хөө ингээд эднэр маань спонсорлж гаргасан пенз. Гол нь миний хэлэх юм болохоор энэ Америкт хэвлэгдсэн болохоор маш чанартай, хэвлэлтүүд маш сайн, дууралт маш сайн. Ийм одоо сайн чанарын пенз байгаа шүү энэ. Тэ. Энийг бол би одоо бас хэлхэн зөв байгаа. Мэдээж нөгөө бид нар сонсож байгаа учраас чанартай юм л сонсох ёстой. Тэгэхээр Америк гэхээр Европын орнууд бол пенз үйлдвэрлэл, пензны зах зээл гэдэг юм бол маш том. Тэгээ түүнийгээ дагаад маш чанартай пенз бол иржээ. Хэдэн ишрэг хэвлсэн юм бэ? Тий. За яг зөвхөн хамгийн гол нь энийг хэвлүүлэхэд ийм боллоо. Тэгээд за Монголд ирлээ хүлээж авлаа. За тэгвэл одоо Монголд маань одоо пенз маш гоё хөгжиж байна л да. Хүмүүс айгүйх сонирхож байна. Пенз цуглуулагч нар их болсон байна. Тэгвэл энд би одоо нэг юм хэлэх гээд байна л да. Яг манай пензны үн маань арай өндөр байна. Манад 500 мянга. Одоо тий 180-аас эхэлж исэн баг шүү. Яг одоо ер нь одоо миний дундаж үнэ 500 тий. Сая төгрөг хийж пенз байна тийм ээ. Тэгэхээр миний бодлоор бол одоо манай энэ пенз ирээд одоо 300 мянгаар анх зарагдсан. Тэнгүүд одоо манай металлууд чинь 300 мянгаар тэр болгон аваад их нь хэцүү. Тэгээ одоо 250 мянга болсон одоо Чинзо рекорд дээр зарагдаж байгаа. Тэнгүүд миний санал болохоор би одоо найзуудаа хэлээд байгаа те. Пензны үн арай өндөр байна. Ер нь одоо манай пенз биш ерөнхий бүх пенз нар үнэтэй байна. Тийм учраас одоо би өөрийнхөө энэ пензэн дээр одоо тэр спонсор найзуудаар санал хэлээд байна л да. Пенза 150 мянга болгоё. Зүгээр юм биш үү гэсэн санал гаргаж байгаа. Энтэй адилхан манай одоо пенз хөлүүлж байгаа нөтөөц гэсэн ерөн пензных үнийг ер нь жоохон хямдруулвал зүгээр шүү гэсэн тийм би санал. Одоо нэгэнд хоёлаа пензны тухай ярьж тий. Надад тийм санал байдаг. Тэгвэл нийт одоо массын ч юм уу тийм ээ. Илүү олон хүн пензэнд дурлаж, илүү олон хүн пенз худалдаж авах боломж бүрдэх баг. Мэдээж пенз одоо Америкт хэвлүүлэнд үнэтэй юм гэж байгаа тийм. Тийм учраас бол одоо 300 мянга гэхээр чинь л одоо манай металлууд чинь цөөхөн аав зөвхөн одоо пенз цуглуулдаг хүмүүс нь авж байгаа тийм. За тэгээд пенз сонирхолтой металлуудаас цөөхөн хүмүүс авж байгаа. Тийм учраас би энэ найзуудаа хэлээд байгаа. Пензийнхээ үнийг хямдруулаа 150 болгол яасан гэж би санал хэлээл байгаа тийм. Пенз гэснээс пензны соёл бол эргээд Монголд оронд гэлтгүү дэлхийн нийтэд бас түгж байна л да маш гайхалтай ийм бит өв. Тэгэхээр таны хувьд анх сандаг болоо одоо анх ямар хамтлаг дуучны цомгийг пензаар нь сонсч ирсэн бэ? Гай асуулт байна тий. Ер нь бол одоо би чинь оюутан болоод 70-аад оны сүүлчээр оюутан болоод Оросд очиж байгаа шүү дээ. Тэгээд миний ер нь хамгийн анх худалдаж авсан пенз нь Назарет хамтлагийн дасгалууд гэдэг пенз байдгийн. Тэрийг би Оросын гүмээс одоо нөгөө нэг яг нэг барууны пенз биш л дээ. Юуны Болгарын байлуудаа хэвлэлсэн тийм пенз байдгийн. Тэрийг би анх дөнгөж оюутан болж очиод худалдаж авч ирсэн юм. Назарет хамтлаг шүү дээ. Тэгэхээр чинь бол пензэнд бас сонирхолтой байсан. За тэгээд мэдээж дараа нь мэдээд одоо
Оросд Волгоград хот маань бас баруун руугаа ойрхон учраас бензины соёл за одоо барууны хөгжмийн соёл бол маш өндөртэй. Тийм болохоор тэндээс бол одоо пенз бол яг нөгөө дэлгүүрт нь олдохгүй шүү дээ. Жинхэнэ ориг пензнүүд бол нөгөө хар зах дээрээс бол өстой олдно доо. Анхны прессүүд нь тий их байдаг баг. Жинхэнэ оригууд нь. Тий оригууд нь байдаг баг. Тэндээс би одоо Jazz Priest гэдэг хамтлаг байдаг. Тэр нь болохоор миний одоо жинхэнэ метал руу орсон нөлөөлсөн хамтлаг. Jazz Priest-ийн British Steel гэдэг нөгөө англи ган гэдэг. Тим концерт нь тэр нь одоо миний одоо жинхэнэ метал хөгжим рүү орсон одоо пенз шүү дээ. Танд тухайд олж авсан пензнүүд нь одоо хадгалагдаад байдаг уу? За тэрнээс бол нэлээд хэдэн байгаа тийм. Нэлээд хэдэн пенз алдсан байдгийн. Тий. Алдаагүй юм байдгүй юм байл. Тий, ер нь одоо пенз хулгайлна гэсэн баг хулгай биш юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд пензнүүдээ үзүүлэл яаж байгаа дараа нь сүүлд ингээд хараад дутцсан байдаг. За тэр л авсан бай таараа гээл те. Тэгэл хэлэнгүүт гүү гэлээ те. Энэ хулгай биш юм шиг байна те. Тэр үс нэг олдохгүй те. Ховор байсан учраас дамжуулцдаг баг л та. Яагаад англиар дуулдаг юм байхаа? За наа чинь бас л гоё асуулт байна. Ер нь одоо дэт металж өхлийн тухайд дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр өхлийн тухай нөгөө манай монголчуудын өхлийг хүлээж авахгүй айгүй хэцүү багцсан би дахиад монголоор дуулахаа чинь бүр хэцүү болох гээд байхгүй юу. Тэгэхээр англиар дуулахаар арай бас нэг те нөгөө нэг ойлгодгууд нь ойлгохгүйнүүд нь ингээд нэг онцгой дуу байна гэдэг ингээд ихэд агилж те. Монголоор дуулах юм нь юугээд дуулаад байгаа мөнгөд чинь нөгөө нэг амар те ингээд өгнөд болохоор чинь бүр хэцүү болгоно. Тэр утгаар би англиар дуулж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар мэдээ дэт метал барууны урлаг учраас англиар дуулаад бас гоё нөгөө нэг тусдаг. Гоё нөгөө наадаж өгдөг. За тэгээ яг та одоо хоёр цомог гаргасан манайх хоёр цомгондоо бүх дуунууд дунд нь заавал нэг монгол дуугаа оруулж байгаа. Монголоор дуусна тийм. Одоо Оросын манай нэг бас метал нөхөр маань надад хэлж ирсэн. Энд дараагийнхаа цомгийг гаргахдаа заавал монгол дуу оруулаарай. Тэгэхгүй бол одоо манай тэр цомгийг нэг орсод сонсонгуудаа энэ таста батавчста анхан амтлан гэдэг Монголын амтлан гэдэг. За болоор Япон байн солонгос байн гэдэм байна л да. Тийм учраас нөгөө нэг заавал монгол дуугаа оруулаарай гэдэг. Тэгж хамгаалж өгөөрэй л гэж байгаа юм. Тий, тэгэнгүүт нь би одоо цамаг болгондоо нэг монгол дуугаа оруулж байгаа. За тэгээд дахиад нэг сюрприз хэлэхэд одоо бид нэг 3 дахь цомгийнхаа ажилд орсон явж байгаа. 3 дахь цомгоо зөвхөн монгол хэл дээрээ дуулна гэсэн. Тийм төлөвлөгөө гаргасан. Тэр чиг дээр нь хамгаалж өгж байгаа цомог болж байгаа юм байна шүү дээ. Тэгээ бүх цомгоо монгол хэл дээр дуулахад танд ямар байна? За тэгвэл ер нь яг та одоо ингээд манай монголчууд маань бид нар анх нөгөө нэг гарч ирэл нөгөө нэг метал гэдэг юм тоглох гол ингээл те хэлийнч дуурайгаал хувцас гадаад юугийнч дуурайгаал ингээл явж исэн бол одоо манай Монголд метал хөгжим хөгжсөн байна. Одоо ашиглахаас гадна 20 хамтлаг ба шүү дээ. Тэд нар маань ихэнх нь монголоор дуулж байна. Манай 10 хамтлаг гэхэд байн монголоор дуулдаг. Тийм болохоор одоо бол метал хөгжим бол монголоор бол ер нь Монголд бол эдээссэн, суурьсан. Тийм учраас монголоор дуулахад болно гэсэн тийм одоо зориг орсон байж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар одоо нэгэнт монгол хамтлаг юм чинь те. Одоо яг та 3 дахь цомог маань сүүлчийн цомог гэж би бодож байгаа металын. Асын салхин. Тий, асын салхин. Металын сүүлчийн цомог гэж бодож байгаа учраас энийгээ та монгол хамтлаг учраас монголоор дуудъя гэсэн тийм бодолтой байгаа. 10 дахь хамтлаг гэснээс 10 дахь хамтлагийн дуу чинь нэмаа бол таны шав. Өөрөө ч түүнийгээ хэлдэг тийм ээ. Багшавын барилдлагатай бид хоёр гэдэг. Нямаа гэдэг дуучин маань вокалист маань танаас одоо хичээл авч өөртөө суулгажээ. Та яаж өөртөө скрим суулгах вэ? Хэн таны багш байваа гэ. За. Бас л гоё асуулт юм тий. Яг нь метал мэддэг хүн ингээд нэг яриан хүртэл ингээд гоё нийлдэг байхгүй тий. Тэгвэл за Немкага би 4 жил сургасан шүү дээ. Дээд сургууль шиг.
4 жил. За мэдээж яг 4 жилд зөвхөн одоо хоолоо скрин те одоо нэг металлын тэр хоолойг суулгаас гадна одоо металл дуучин ямар байх хэвээр. Ер нь бүх талаар нь сурвалж байгаа байхгүй тийм ээ. Бие яаж авч явах уу? Олон нийтийн дунд бие яаж авч явах уу? Тайлан дээр яаж явах уу? Яаж хөдлөх үү? Гэх мэтлэнгээр ингээд те. Тэгвэл би өөрөө болохоор одоо манай альслагчийн ер нь бол багш байдгүй шүү дээ. Анх бид нар чинь метал тоглоход бол 84 онд одоо ямар ч багш байх вэ? Ямар ч багш байхгүй те. Тэгвэл чинь одоо нэг хідэн касет байгаа. Касет байгаа. Тэрийгээ сонсоод ингээд тэндээс чи юм сураад ингээд яаж яана. Тэгвэл одоо зүгээр нэг гоё жишээ хэлье л да. Scorpion хамтлагийн нэг касет манай нэг нөхөр авчирж өглөө. Манай бөмбөрчин ах нь Японд байсан гэдэг. Японд тоглолт юм байна л да. Тэгээд тэндээс бид нэг сонсонгуудаа нэг дууг сонгож авлаа. Ямар гоё дуу вэ гэдэг. За тэр дууг хийгээд тоглолоо. Тоглоод идэг. Нэрийг мэдэхгүй тэр дууныхаа. Яг нэг касетэн дээр нэр байхгүй шүү дээ. Одоо нэг шиг ингэ тавиал ингээд бүх минь мэдсэн гэсэн байхгүй. Ямар ч информац байхгүй. Тэгээд тоглоод идэг тэр дууга төгөнгөт би чинь нөгөө нэг бас цагдаа хийх байсан болохоор барууны хэвлэл захиалж байгаа. Унгарын вилаг, Германы ритм гэдэг бас тиймэрхүү хөгжмийн сэтгүүл нөгөө хэдхэн хүн захиалдаг. Тийм сэтгүүл захиалдаг. Тэн дээр болохоор ингээд нэг хуудсан дээр одоо металлын тухай гарна. Тэгээд тэр металлын юм дээр хит парад биш металлын хит парад дээр Scorpion-ын Still Long юу гэдэг нэг дуу. Тийм. Баян тэргүүлээд байх юм аа. Still Long тэгээ Wind of Change хоёр бол яг л нэрийн утсан л та. Wind of Change чинь бүр сүүлд гарсан юм. Тий, тэр чинь бүр сүүлд гарсан. Still Long юу гэсэн гайхалтай дуу. Тий, гайхалтай дуу. Тэгэл бид нэр тэрийг ингээд харангуйта ах энэ Scorpion-ын Still Long-ны дууг дандаа тэргүүлж яхмаа. Энэ ямар дуу юм бол энэ ямар гоё дуу юм бол гэж айл хэдэн бид нар тэрийг тоглож байгаа байхгүй юу? Knowing you гэж хайж маяал. Яа тэр ихтэй гоё. Тэр чинь бид нар айл хэдийн тоглож байгаа байхгүй юу? Гоё дуу гэж мэдээд 80 хэдэн онд бид нар тоглож байгаас тэгсэн мөртлөө нэрийг мэдэхгүй. Нэрийг мэдэхгүй. Бүр сүүл тэрийг мэдчихэж байгаа байхгүй юу? Ийм нэртэй дуу ээжээ. Тийм нэртэй. Тэгэхээр бид нар бас яг хөө тухайн үедээ бас нөгөө үгүй сайтай байсан байгаа байхгүй юу? Тэр дэлхийн мундаг тэргүүлсэн дууг нь бид нар тоглож л байсан байгаа байхгүй юу? Нэрийг мэдэхгүй мөртлөө. Тэр бас үгүй сайтай байсан байгаа байхгүй юу? Та түрүүн зөвхөн би тухайн хүнс одоо scream vocalist гэмээр дуучны тэр уран чадварыг суулгахаас гадна тайзан дээр би яаж авч явах юм, олонний дунд яах юм, ер нь металл зүрхтэй байна, металл хэд байна гэж ямар хүн байх юм гэдэг бүрэн гүйцэд ингэж одоо өөрийнхөө бүх зүйлийг хэлж өгсөн гэдэг. Яг л энэс чинь надад асуулт төрлөө л дөм. Сонсогч байна гэдэг бол нэг өөр. Тайзан дээр гараад фронтмен байна гэдэг нэг өөр. Тэгэхээр тайзны перформанс гэдэг бас нэг өөр тийм ээ. Таны яг тайзан дээр гарахаар надад тэр өрдөөсөө мартагддаггүй. Я хамгийн анх айсан салхийг нэг бааранд харж байхад л нөгөө нэг юм тоглолтын дээр яг нэг хөлөө айсан салхи бааранд тоглодгоо шүү. Юуны нэг юу нь л байсан юм. Нэг тоглолтын дээр тоглолтын газар. Тэгэхэд урдлын мониторинг дээр ингээд та нэг хөлөө ингэж гიშгэж байгаа л нэг дуулдаг да тийм. Яг тэр хизээч надад юу мартагддаггүй. Тэгээд metal head байна буюу металл хамтлагийн гишүүн байна, дуучин байна гэдэг юуг бодож явах хэвээр, юуг эрхэм зорилго болгох хэвээр. Дээрээс нь тайзны перформанс гэдэг зүйл ямар байх хэвээр тийм ээ. Таны хувьд металл хамтлагийн гишүүн байна, дуучин байна гэдэг маань болол за яг ерөнхийд нь одоо манай гэрийн үзэгчдийн ойлголтоор металл хамтлаг гэдэг юм маань бол ер нь л одоо их зэрлэг. Ер нь бүдүүлэг те. Тэгэл одоо бүр ярьдаг шүү дээ. Хар тамхи татдаг те. Арх уудаг тэгэл зодоонуудын хийдэг. Тиймэрхүү ойлголттой байдаг байхгүй юу? Тэгэхээр би болохоор одоо өөрийнхөө хамтлагийнханд болон одоо нэг савнартаа те. Босод одоо шин залуу хамтлагуудаа миний хэлдэг юм бол за манай металлийнхан бол үлгэр жишээ байх хэрэгтэй шүү. За би өөрөө нэг цагдаагийн сургуультай хүн болохоор би хар тамхиг бол үзэн яддаг. Өөрийнхөндөө бол байнга энийг хэлдэг. За миний үзэн яддаг юм бол энэ шүү. Энтэй бол би эзэд таарахгүй шүү. Манай металл хамтлагууд ийм байх ёсгүй шүү. Тайлан дээр ивэрүүл гараад
Тэр тайзан дээрээ одоо жинхэнэ одоо нэг сэргээш мэргээш хэрэгэлсэн юм шиг тэг тоглох хэвээр гэж би сургадаг. Шавнартаа сургадаг, цэн залуу хамтлагтаа сургадаг. Тэгэхээр метал хамтлагийн гишүүд буюу метал хамтлагийн дуучин хүн бол ер нь үлгэр жишээ байх хэвээр. Би зөв авч явах хэвээр, хүмүүстэй айтайхан харьцдаг байх, гоё харьцдаг байх хэвээр, соёлтой байх хэвээр, мэдлэгтэй байх хэвээр. За бүр ингээд наадлын жишээ чинь одоо манай металлын одоо бүдүүлэг ийм тийм биш. Харин ч бид нар бол маш соёлтой эмэгтэй хүний хүндэлдэг. Хотынхоо гудамд нь явж байгаад бид нар шүлсээ хийж чадахгүй. Хаад уртаагаад бид нар бийцэж чадахгүй. Тамхины хэшээ бид нар ингээд хайж чадахгүй. Тийм хүмүүжлэлтэй байдаг. Бидний бусад бүх шин залуу хамтлагтуудаас хүртэл бид тийг зургадаг. Тийм болохоор үлгэр жишээ байх ёстой. Үлгэр жишээ гэснээс та гадны барууны өөрийнхөө сонсдог хамтлагуудаас хинээс нь илүү их үлгэр жишээ авч байсан бэ? За миний хамгийн анхны одоо дурлж байсан хамтлаг бол одоо Напалм Дэд гэж хамтлаг байдаг. Кавказ байдаг. Энэ хоёрыг би анх сонсч байсан. Яг тэгэхээр ер нь метал хөгжим маань англиас үүссэн байдаг байхгүй. Англиас үүссэн. Тэгвэл би металлыг анх сонсохдоо английн хамтлагийг сонсож байгаа байхгүй юу? Одоо Напалм Дэд тэ. Тэгээд нэг анхны хайр маань Напалм Дэд байла. Зураг мургийг мэдэхгүй. Зүгээр л нэг касетийн сонсож байгаа болохоор түүнээс одоо ямар хамтлаг ямар тэрийн сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд байж л Cannibal Corpse гэж нэг хамтлагийг сонслоо. Мангасууд. Тэгэл одоо нэг зүгээр гоёгаар ярих юм бол өстой нэг хайртай хүүхнээ хаяад нэг шинэ гүгрөө гэдэг шиг тийм ээ. Одоо дууралт нь хүртэл шал ондоо байгаа байхгүй. Тэгэж би нэг одоо анхны хайраа одоо хайсан гэхэндээ хаашаа энэ одоо нөгөө канибал маань маш нэг дүүрэн маш дээрцгий маш тийм хүн тоглодог учраас тэр нь дурлж исэн. Анхны юм маань л тийм байлаа. Пянза яг ингээд Америкас ирээд хамгийн анх ингээд сонссон мэдрэмж ямар байв танд? Эхлээд тест Пянз нь бол ирсэн л баг тийм. Тест ирээд бид нэг тестээ сонсоод за ер нь бол бичлэг гоё болж байгаа юм байна те. Дууралт бол гоё байгаа юм байна те. Тэгээд мэдээд биндэх баяр их гоё хийсэн шүү дээ. Бид нар чинь те айгу гоё хийгээд. За тэгээд мэдээж яг хуу Пянза хүлээж аваад маш баяртай байсан. Хамгийн гол нь яг зүгээр борлуулалт маш муу байгаа. Борлуулалт маш муу. Тэн дээр бол яг нөгөө спонсорууд маань жоохон нөгөө нэг те. Одоо сэтгэл жоохон тиймэрхүү байх. Ягаад гэвэл би өөрөндөө хэлсэн тийм ер нь одоо метал хөгжмийн цомог Пянз бол манай Монголд ер нь хэцүү шүү дээ. Тэгээд би бол хэлжсэн. Гэхдээ бид нэр айсын сэлхийнхаа Пянзыг гаргана гэдэг бол нэр төр гэдэг одоо сэтгэлээрээ л гаргаж байгаа шүү дээ тийм. Түүнээс одоо чи хэдэн хувь тэр мөр надад нэг сонин биш байна тийм. Ер нь бол борлуулалт жоохон тийм байгаа гэдэг утгаар. Тийм учраас би үнэ хендруул тэр цагт бол одоо бас арай өөр болно гэсэн би нэг найзуудаа тэгж хэлээд байгаа. За хоёулаа Б тал дээр орсон. За дуунуудаа дөрөв нэг шигэ танилцуулаад за тэгээ чихэг нь Милана. Б тал дээр за Flame Flash гэж байна. Шохорхол ба өгтөл гэсэн үг юм л да. Яг дууных нь утга нь болохоор нэг сайхан цагаан даашинцтай эмэгтэй нүдэрээ дүүрэн нулимстай диваандаа ингээд сууж байгаа байхгүй юу? Тэр би хараад одоо маш сайхан сэтгэл төрөөд ингээд маш анзаараад харсан боловч тэр маань өөрөө нөгөө нэг ам хураацсан хүн байлаа. За тэгээ яагаад ам хураасан болоо ийм сайхан эмэгтэй гэд бодсон чинь хажууд нь нэг захидлах юм байна. Тэр нь болохоор тэндээс бол ер нь үзээд одоо амиа хорлсон юм байна да гэж би ойлгож байгаа. Одоо тийм утгатай дуу. Чохорхол ба өгтөл гэсэн тийм утгатай. Хүнд байгаа зү.
толгой ажилуулж шүү дээ. Тийм бүр нарийн яриул ингээд бас зөндөл юм байгаа л да. Тэгээ яг ерөнхий утга нь. Ерөнхий утга нь тийм. За дараагийн нь болохоор bleeding heat гэж байна. Bleeding heat баг орчуулах юм бол айгүй хэцүү шүү дээ. Тасарч унсан цустай толгоонууд гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо энэ дээр дайны талбар. Тэнд нийл ингээд одоо дайны талбар ямар байдаг вүлээ дээ. Энэ тэндгүү цусан, энэ тэндгүү ингээд тасарч унсан, энэ тэндгүү одоо өгтлүүд. Энийг харангууд юу бодож ин гэхээр тэр өгсөн тэр тасарч унсан тэр мөр нь гол биш. Нэгэн хүнийг би хараад бодож ин л та. Энэ сайхан залуу ингэж энд үргэлдээгүй байсан бол энэ гэрлээд өр удмаа үлдээгээд ингээд сайхан байж дээ гэсэн гүн утга бодогдож байгаа. Одоо тасарч унсан цустай толгой гэж амар нэртэй боловч ерөнхий дууны утга нь тийм утгатай байгаа байхгүй. Нөгөө соёлын гавьцдгэлтэн аюур зангойн шууд шүлэг санаанд бууж шин. Нөгөө зэврэгэн салхи гиншин эсгэрэх зэвхий тал уйдахэр дүүрэн орцог толгодын дайтай харагдах овоолсон хохимо айц төрүүлэмэ гэд. Тэр мөрөн яг энэ таныг ярьсан чинь санаанд буулаа. За манай эн чинь бол 2004 онд гарсан юу шүү дээ. За сүүлчийн дуу маань Alphabet of Death. Үхлийн цагаан толгой. За цагаан толгой гэхэр чин 35 үсгтэй. АБВ гэдэг юу яа. Тэрнтэй адилхан үхлийн цагаан толгой гэхэр одоо үхэл маш олон төрөл байгаа байхгүй юу? Одоо энэ дээр бол би ерөнхийдөө дурдсан байгаа те. Онгоцны аваар, автаваар, үер усны, байгалийн гам шиг. За тэгэнгүүт тэрнээс чин гадна зүгээр ажил дээр ажлаа хийж явж байгаа зүрхэн зогсоод өгчөж байна. Ингээл одоо маш олон тийм үхлүүд байна шүү дээ. Тэрийг би тооцож байгаа байхгүй. Гэхдээ бас нэг өөр үхэл байна. За. Тэр нь болохоор нэг орон улсад ингээд нэг одоо арчилч юм уу ингээд нэг хөгжөд ирэхээр нэг өөр улсаас тэрийг ингээд зохицуулаад ийм байх хэвээр тийм байх хэвээр гэж зохицуулаад тэгэнгүүт нь тэндээс чинь нөгөө нэг юу гараад нөгөө нэг эсэргүүцэл гараад ингээд сүүлдээ терроризм болдог. Тэгээ терроризм гэдэг чинь бас нэг үхэлтэй бас л юм байгаа. Ийм утгатай байхгүй энэ. Үхлийг ийм гэж хэлж байгаа боловч ер нь дахиад бас нэг ийм үхэл байна. Бодлоо нэг улс ингээд хөгжгөөд ингээд явж идэл тэр дээрээс бас нэг улс орж ирээд танах ингэх хэвээр энийг чи аав тэрийг чи яана гэд ингээд улсын хөгжилд оруулаад нэг тийшээ яриад байгаа шүү дээ. Тэгээд нөгөөдөлд нь эсэргүүцээд тэгээ эсэргүүцээд чадахгүй болохоор терроризм хийгээд ингээд терроризм гэж бас нэг хүнийг хүнэж байгаа л гэсэн үг шүү дээ. Яг гол утга нь ийм байхгүй юу? Ингээд ярихаар бүх дуунууд мэдээж нөгөө death metal хамтлаг учраас үхэлтэй холбоотой л шууд утгаар нь ойлгоход бол маш хүнд тусна. Агуулга бол мэдээж маш ийм гүнзгий агуулгатай байна. Тэгээд баг энэ 41 жилийн хугацаанд баг үхэл судлаачлаа болж байна. Тэгээд ингээд би бодлоо л доо. Үхлийн талаар бодоол, үхлийн тухай шингээл тал бүрээс нь одоо үхлийн цагаан толгой гэдэг шиг тал бүрээс нь л авч үзэж штеп. Хэцүү байдгүй мүү гэж одоо бодогдож юм л да тий. Ингээд маш их толгой ажиллаулж байгаа. Тэгээд мэдээж дараагийн 3 дахь цомог бол бас л одоо мэдээж дээд цомог гарч байгаа. Тэгэхээр таны 3 дахь цомог ч юм уу ер нь энэ дуунуудын энэ сэтэл санаа гэдэг зүйлийг та хаанаас юунаас ер нь олж авч байна? Энд дэр бол одоо ном уншаад эндэнтээс хуулаад байсан юм бол ерөөсөй байдгүй. Манай асын хэлхийн одоо бүх уран бүтээл зөвхөн манай асын хэлхийн уран бүтээл байдаг. Бид нар бол өөр хамтлагийн дуу, өөр хүний үг, одоо өөр хамтлагийн аймаг тийм бол ерөөсөй байдгүй. Бүх уран бүтээл нь манай асын хэлхийн өөрсдийн уран бүтээл байдаг. Тэгэхээр одоо энэ санаа манаа гэдэг маань бас л бидний өөрсдийн санаа байдаг. За мэдээж яг 3 дугаар цомгийнхаа Монголоор дуулна гэдэг цомог дээр бас бодсон л да. Энэ дээр бол яг ер нь бол одоо манай death metal маань ер нь бас л одоо
дээцэгтээ хүрчээд байна шүү дээ. Дээцэгтээ хүрчээд байна. Дахиад хөгжихээр одоо гарцгүй байна. Чи бодолтой. Одоо манай дэд метал бөмбөр яаж явдаг вүлээ? Дуучин яа дуудаг вүлээ? Манай бас гитар бол тэ одоо бүр соол гитар тоглолоо шүү дээ. Гэх мэтлэнгээр ийм хэцүү бүр одоо хүний тоглож чадах бүх дээд хэмжээнд хүрчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо дээд метал нь яаж хөгжих вэ гэхээр миний бодлоор иргэн гэсэн тийм бодолтой байгаа. Иргэн эргээд буцаад одоо heavy metal руугаа суйрлуугаа орно гэсэн тийм бодолтой байгаа. Тийм учраас манай 3 дахь цомог бол ерөнхийдөө бол heavy metal руугаа жоохон хазаасан. Тийм болно гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Одоо дээд метал юм яг бүр оргилдоо хүртлээ шүү дээ. Одоо дахиад дээшээ явах ямар ч гарц байхгүй. Одоо чи дуучин яад дуулж байгаа вэ? Өвшөө яад дуулах юм бэ? Тийм биз дээ, тий? Хөр юу хүсэж байгаа юм бэ чи? Тэгэхээр яг юм ерөнхийдөө heavy metal руугаа ер нь эргэж бууцсан тийм хандлагатай болно. Ийм болохоор одоо монголоор дуулахад ч гэсэн жоохон төхөмтэй байх болов. Тэгээ ерөнхий бол утга маань бол одоо ухлээс гадна одоо заахан нэг одоо тэр төлгөөнд орсон нэг дууныхаа утгыг хэлье л да. Тэр нь бол одоо хойд нас гэж байдгүй гэсэн дуугаа. Хойд нас гэж байдгүй. Одоо бүх хүмүүс ярьдаг шүү дээ. Дахид төрөөрэй, сайн хүн болоорой гэлтэй ингээл те. Түнгүүд одоо би дахид төрнө юм уу гэл ингээл урд насандаа би тийм байсан байна мэн. Урд насандаа усан гүрэл байсан байна. Хойд насандаа хонин гүрэл болох юм байна гэл. Иймэрхүү юм их яригддаг. Түнгүүд би бол тийм хойд нас гэж байдгүй маа. Иргэд төрнө гэж байдгүй маа. Хүн ер нь ганцхан л амьдрдгийн шүү л гэдгийг би тэр дуун дээр хэлчихэж байгаа. Энэ амьдралаа нандинаа харилаа. Тэгвэл энэ амьдралдаа л одоо яа тийм нэгэнд хүн төрсөн бол одоо л юм бүтээ одоо тий түнс иргэд төрн мөрн хойд нас гэж байхгүй шүү гэдэг тийм дуу байгаа тий. Энэ бол үнийн ч дээ. Бас л айдсаас үүдэлтэй л бахал та. Хойд нас, урд нас гээл тий. Нөгөө айдсаас үүдэлтэй л ийм шаналгаанууд явдаг баг. Тэгээд Аясын салхи хамтлагийн 41 жилийн туршвал энэ зам твийнхаа амьдралд бол олон гайхалтай зүйлүүд, олон гайхалтай дуунуудыг бүтээж тэгээ бүр бит өв болгож одоо пянц хэлбэрээр одоо хувилбар гаргасан цомгоо бас үлдээжээ. Одоо тэгээ 3 дахь цомог бас бэлэн болох гэж байгаа юм байна. Тэгэхэд нэвтрүүлгийн маань цаг бас төгсөн байна. Аясын салхи гэдэг нэрийг яагаад өгсөн? Яа энэ ханиалгаж байна. Одоо хамтлаг байгуулна гэхээр одоо манай шин залуу хамтлагуудын нэрнүүд гоё штэ. Дандаа баруун нэрнүүд тий. Тэнгүүд 80 онд одоо метал хамтлаг байгуулна гэж бодож байсан хүн чинь метал хамтлагуудын нэр бол амар байдаг штэ тий. Cannibal Corpse гэл одоо миний шигдэг хамтлаг гэсэн. Чи монголоор орчуул та. Юу л Cannibal Corpse чинь Ханнибалаас л үүдэлтэй өстэй тий. Тэгэхээр ч л амар утгатай л. Бараг хүн иддэг хөөрнө гэсэн үг шүү дээ. Тийм аймаг нэртэй байдаг тий. Тэнгүүд чинь одоо би болохоор ямар ч байсан монгол хамтлагч монгол нэртэй байх хэрэгтэй л гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд нөгөө нэг Аясын салхи гэдэг үг болохоор манай монголын одоо лексиконд ярианы хэлэхэд хэрэглэгддэггүй үг байсан байхгүй. Аясын салхи гэдэг чинь тэр нөгөө нэг далай тэнгист хөвж байгаа даргуулт завны нөхөр болдог салхийг хэлдэг шүү дээ. Тэр аясын салхиар тэр ус онгоц явдаг. Тийм утгатай. Тэнгүүд тэгээд ингээд монгол нэр байх хэрэгтэй гэдэг ингээд нэрлэлсэн. Тэнгүүд одооний манай нэг залуу пенод байнга асуудаг те. Йоо эндийнхаа тийм амар юм тоглож байж ямар сонин одоо нэг мян нэртэй юм бэ те. Аясын салхи гэдэг зөөлхөн нэртэй байдаг байхгүй. Тэгээ яг би тэрийг гоё тайлбарлалт юм да. Антоним гэж байдаг те. Антоним гэдэг чинь эсрэг утга штэ. Харын эсрэг утга болохоор цагаан. Сайны эсрэг утга болохоор муу. Тэрнтэй адилхан Аясын салхигийн эсрэг утга нь үхлийн шуурга.
Одоо бүр цаана нүн тийм байсан байхгүй юу? Тэр үед чинь нөгөө бүх юм хориотой үуч би өхлийн шуурга гэдэг хамтлаг байгуулвал юун тэр нөгөө нэг тайзан дээр гарах хэвтэй тийм билээ. Нөгөө үгэн дотроо үг нуунаа гэдэг шиг. Цаана нь бол өхлийн шуурга байжээ. Тий, харин тийм. Өхлийн шуурга 41 жил шууржээ. Ер нь бол шуурга шүү тийм утгатай л байна. За тэгээд ахта маш их баярлалаа. Асан солих хамтлагтаа маш их баярлалаа. Олон фэнүүдийнх нь өмнөөс баярлалаа гэдэг үгийг бол хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн урилга хүлээж аваад Vintage Room буюу хуучны өрөөнд маань хурж ирээд одоо пянзаа сонсгосон танд болон танай хамтлагт маш их баярлалаа. Томас том амжилтыг хүсье, ахта эрүүл энхийг хүсье. За. Та нараас гэсэн ажлын амжилт хүсье. Маш гоё зөв нэвтрүүлэг байна. Маш их баярлалаа. Асан солих буюу шуурга шуурсаар байгаа шүү гэдэг үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Асан солих хамтлагийн одоо энэхүү гахалтай цомогт одоо винил цомогт нь орсон B тал дээрх дөрөв дурдсан 3 дууг та бүхэндээ сонсгоё. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяр та.
What do you want? I'm not to do.